3-р хэсэг. Хүн төрлөختнийг аврах Бурхны 6000 жилийн удирдлагын төлөвлөгөө. Эхэнд Бурхан тэнгэр газар бүх зүйлийг бүтээж амьд шинэ ертөнц мэндэлжээ. Бурхны бүтээсэн бүхэн төгс, үзэсгэлэнтэй байж, түүний мэргэн ухаан, сайн сайхан, төгс хүчнийг бүрэн харуулж байлаа. Бурхан Адам, Ива хоёрыг өөрийнхөө дүрээр өөрийн мутраар бүтээж, өөрийн амиар тэдэнд ам оруулжээ. Тэр мөчөөс эхлэн Бурханд төлөвлөгөө байсан нь өөрийнх нь үгийг ойлгож, хүслийг нь ухамсарлаж, шаардлагынхын дагуу бүх зүйлийг удирдах чадах бүлэг хүнийг хүн төрлөختний дундаас олж авах явдал байв. Бурхан бүх хүслээ хүнд даатгаж, хүнийг өөртөө нэг санаатай хамт алхаж чадах хань болгохыг хүссэн. Энэ бол Бурхны хүнийг бүтээсэн зорилго байлаа. Бурхны бүтээсэн хүн төрлөختөн эхэндээ нүгэлгүй байсан. Бурхан тэднийг Эдений цэцэрлэгт байрлуулж, цэцэрлэгийн бүх модны жимсээс чөлөөтэй идэж болно. Харин сайн муг мэдүүлэгч модны жимснээс л идэж болохгүй. Учир нь эдсэн тэр өдөртөө л чи гарцаагүй үхэн. Гэвч Адам, Ива хоёр Бурхны зааврыг дагаагүй. Тэд сатааны уруу таталтад автаж, сайн мууг мэдүүлэгч модноос идсэн. Үүний дараа хүн төрлөختөн Бурханаас холдож эхлэн Сатан тэднийг завхруулж боолчилсан. Хүн төрлөختөн нүгэлд автан амьдарч, улам бүр доройтон, туйлын ёрын муу болж, бүр Бурхны дайсан болж, түүний оршихуйг хүлээн зөвшөөрөхөө болохтой хүрсэн. Ийм учраас Бурхан энэ хүн төрлөختнийг үерээр устгахаар шийдсэн. Үерийн дараа Ноагийн гэр бүлийн 8 хүн болон бүхээг дээрх бүх төрлийн амьд амьтнаас бусад дэлхий дээрх амьсгалтай бүхэн үхсэн. Тэд өнөөдрийг хүртэл дэлхий дээр үржиж олширсоор ирсэн. Бурхан дахин хизээж дэлхийг үерээр устгахгүй гэсэн гэрээ тэдэнтэй байгуулсан. Бурхны ажил тасралтгүй урагшлахын хэрээр Бурхан хүнтэй солонгон гэрээ байгуулсны дараа Бурханд өөртөө нэг санаатай байж дэлхий дээр түүний хүслийг дагаж чадах хүмүүсийг олж авах, цаашлаад дэлхий дээр харанхуйн хүчнээс ангижирч Сатаанд хүлэгдэхгүй, түүний төлөө гэрчлэл хийж чадах бүлэг хүнийг олж авах гэсэн улам бүр тулгамдсан хүсэл байсан. Ийхүү хүн төрлөختнийг нүглээс бүрэн аврахын тулд Бурхан өөрийн ажлын 3 үе шатыг эхлүүлсэн. Энэ бол Бурханы хүн төрлөختнийг аврах 6000 жилийн удирдлагын төлөвлөгөө юм.
Тэгвэл Бурхан яагаад ажлын 3 үе шатыг хийх шаардлагатай вэ? Үүнийг ойлгохын тулд үгээс цөөн хэдэн хэсгийг уншийе. Ажлын 3 үе шатны зорилго нь бүх хүн төрлөختнийг аврах буюу сатааны эрхшээлээс хүнийг бүрэн аврах явдал юм. Бурхны 6000 жилийн удирдлагын ажил нь хуулийн 90 үе, нэгүслийн 90 үе ба хаанчлалын 90 үе гэсэн 3 үе шатанд хуваагддаг. Ажлын энэ 3 үе шат нь бүгд хүн төрлөختний авралын төлөө. Өөрөөр хэлбэл сатааны асрах ялзруулсан хүн төрлөختнийг аврахын төлөө байдаг. Гэхдээ бас үүний зэрэгцээ эдгээр нь Бурхны сатаантай хийх тулааны төлөө байдаг. Тиймээс авралын ажил 3 үе шатанд хуваагддгийн адилаар сатаантай хийх тулаанч мөн 3 үе шатанд хуваагдаж Бурхны ажлын энэ хоёр тал нэгэн зэрэг явагддаг. Сатаантай хийх тулаан нь үнэндээ хүн төрлөختний авралын төлөө байдаг бөгөөд хүн төрлөختний авралын ажил нь ганцхан үе шатанд амжилттай дуусгаж болох зүйл биш тул сатаантай хийх тулаанч гэсэн шатлал мөчлөгт хуваагдаж хүний хэрэгцээ сатааны ялзруулсан хэмжээний дагуу сатаантай дайн хийгддэг. Хүний авралын ажилд 3 үе шат байдаг. Өөрөөр хэлбэл сатаантай хийдэг тулаан нь сатааныг нэг мөсөн ялахын тулд 3 үе шатанд хуваагддаг гэж хэлж болно. Гэвч сатаантай тулалдах бүхий л ажлын дотоод үнэн нь хүнд нэгүсэл хайрлах, хүний нүглийн тахил болох, хүний нүглийг уучлах, хүнийг байлдан дагуулах, хүнийг төгс болгох гэсэн ажлын хэд хэдэн алхмаар дамжин үр дүнд хүрдэхт оршдог. Энэ үгнээс бид хүн төрлөختнийг аврах Бурхны ажил нь мөн сатаантай хийх тулаан, завхарсан хүн төрлөختний хэрэгцээний дагуу хийгддэг гэдгийг ойлгож чадна. Ажлын 3 үе шатаар дамжуулан Бурхан хүн төрлөختнийг сатааны эрхшээлээс аажмаар авардаг. Ингэснээр хүмүүс Бурханаар бүрэн ахуулдаг. Хүн төрлөختөн сатаанаар завхруулснаас хойш хүмүүс нүгэл уйлдэж Бурханыг эсэргүүцэж эхэлсэн. Нүглээс болж хүмүүс үхэлтэд нүүр тулсан. Яг л сударт ингэж хэлсэнчлэн учир нь нүглийн хөлс нь үхэл билээ. Дахин нүгэл үйлдүүлэхгүй тулд хүн төрлөختнийг нүглээс бүрэн аварч Бурхны халамж хамгаалалт дор мөнх амьдруулахын тулд Бурхан 6000 жилийн удирдлагын төлөвлөгөөгөө эхлүүлсэн. Энэ төлөвлөгөө нь хүн төрлөختнийг аврах ажлын 3 үе шатыг эхлүүлсэн. Эхлээд хүмүүст нүглийг мэдүүлэх, дараа нь тэдний нүглийг цайруулах, эцэст нь хүн төрлөختний нүглийн үндсийг бүрэн шийдвэрлэх. Иймээс Бурхны ажлын үе шат бүр гүн гүнзгий ач холбогдолтой. Бурхны удирдлагын төлөвлөгөөний салшгүй нэг хэсэг нүгэл болон сатааны эрхшээлээс ангижрахын тулд завхарсан хүн төрлөختөнд зайлшгүй хэрэгтэй үйл явц юм. Дараа нь Бурхан эдгээр ажлын 3 үе шатаар дамжуулан хүмүүсийг сатааны эрхшээлээс яаж бүрэн авардаг талаар дэлгэрэнгүй нөхөрлөе. Бурхны ажлын үе шат бүрийн цаад нөхцөл, ажил болон хүрсэн үр дүн. Хүн төрлөختнийг аврах Бурхны ажлын эхний үе шат. Хуулийн 90 үеийн ажил. Эхэнд хүн төрлөختөн нялх хүүхэд мэт байлаа. Бурхныг хэрхэн шүтэх, яаж амьдрахаа үл мэднэ. Ёс суртахууны хамгийн үндсэн зарчмуудыг ч ойлгодгүй байв. Хөнөөх, хулгайлах гэх мэт үйлдэл нь гэмт хэрэг гэдгийг үл ухаарна. Нүгэл үйлдэж байгаагаа ч мэдлэгүйгээр байнга нүгэл үйлдэж Бурханд халддаг байв. Хүн төрлөختнийг нүглээс ангижруулж дэлхий дээр хэвийн амьдруулахын тулд Бурхан
хуулийн эрен үеийн ажлыг эхлүүлсэн. Хуулийн эрен үед дэлхий дээр хэрхэн амьдрахыг хүмүүст заахын тулд Йехова бурхан хууль тушаалыг тунхаглаж хөнөөх, хулгайлах, завхаарах зэргийг хийхгүй байхыг зааварласан. Энэ нь хүмүүст нүглийн талаарх үндсэн ойлголтыг өгч ингээд хүмүүс юу хийх ёстой, хийх ёсгүйгээ мэдсэн. Тэд мөн хуулийг мөрдөж амралтын өдрийг сахиж сурсан. Хуулийг дуулууртай дагсан нь бурхнаар өрөөгдөж, харин зөрчсөн нь яллагдаж, нүглээ цайруулахын тулд тахил өргөх ёстой байлаа. Хэрэв хүмүүс тодорхой хуулиудыг зөрчвөл, бурхны уур хилэн тэдэн дээр бууж, шулуугаар шидүүлэн алуулах, эсвэл Тэнгэрийн галд шатаагддаг байв. Үүгээр дамжуулан Израильчууд бурхны сүр жавхлан, уур хилэн, халамж өршөөлийг туулсан. Тэд Йеховаг Тэнгэр газар бүх зүйлийг бүтээсэн цор ганц үнэн бурхан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс тэд бүгд Йехова бурхнаас имэж, түүний хуулийг дагаж, дэлхий дээр хэвийн амьдарч, бурханд мөргөн, бурхны оршихуйд амьдарч байлаа. Энэ бол хуулийн эрен үедх бурхны ажлын хүрсэн үр дүн байв. Энэ ажил болон хуулийн хязгаарлалт байгаагүй бол хүн төрлөختөн эмх замраагүй байдалд автаж сатаанд түргэн олзлогдох байсан. Иймээс бурхан хуулийг тунхагласан нь хүн төрлөختний хувьд асар их ач холбогдолтой байлаа. Хуулийн эрен үеийн ажил нь хүмүүст нүгэл гэж юу болох, зөвхт байдал гэж юу болохыг мэдүүлсэн. Бас байнга нүгэл үйлдэдгийг нь нүглээ цайруулахын тулд нүглийн тахил зайлшгүй хэрэгтэйг ухааруулсан. Бурхны ажлын энэ үе шат нь хүмүүсийг хүний амьдралын зөв замд хөтлөөд зогсохгүй. Бурхны ажлын дараагийн үе шатны суурийг тавьж замыг нь зассан. Хүн төрлөختнийг аврах бурхны ажлын 2 дахь үе шат. Нэгүслийн эрен үеийн ажил. Хуулийн эрен үеийн хүн төрлөختөн нүгэл гэж юу болох? Нүглийг цайруулахын тулд хэрхэн тахил өргөх, бурханд хэрхэн мөрөгхөө мэддэг байсан ч сатааны завхарлаас болж хуулийг сахиж чадахгүй байх нь олонтоо байв. Хуулийн эрен үеийн сүүлчээр хүмүүс улам бүр их нүгэл үлдэж, тэдний гэм бурууг цайруулах нүглийн тахил хүрэлцэхэ болсон. Хангалттай нүглийн тахилгүй болсноор хүмүүс хуулиар яллагдаж, үхэх аюултай тулгарч, зовлондоо автан бурханд залбирч, хашгирч байлаа. Хэрв бурхны ажил хуулийн эрен үедээ зогссон бол хүн бүр нүгэл үлдснийхээ төлөө яллагдаж үхэх байсан бөгөөд бүх хүн төрлөختөн мөхөх байсан. Ийхүү Йехова бурхан зөнчдөр дамжуулан Израильчуудад тэднийг залин аврахын тулд Месиа нүглийн тахил болж ирэхийг мэдэгдсэн. Зөгнөлд ийм хэлсэн байдаг. Учир нь бидэнд хүүхэд төрж, бидэнд хүү өгөгдөнө. Засаглал түүний мөрөн дээр байх болно. Түүний нэрийг гайхамшигт, зөвлөгч, төгс хүчит бурхан, мөнхийн эцэг, энхийн жонон гэж дуудах болно. Үүний дараа бурхан амлалтаа биелүүлж, хүн төрлөختнийг залин аврах ажлыг гүйцэтгэхийн тулд бие махбодтой болж эзэн Есүс болсон. Тэрээр хуулийн эрен үеийг төгсгөж, шинэ эрен үе болох нэгүслийн эрен үеийг эхлүүлсэн. Нэгүслийн эрен үед эзэн Есүс хүмүүсийн дунд амьдарч, гэмшицгээ Тэнгэрийн хаанчлал ойрхон байна хэмээн номлож байв. Тэрээр хүмүүст нүглээ наманчилж, гэмших, бусдыг өөрийн адил хайрлах, бусдыг 70 дахин 7 удаа уучлах, бурхныг бүх зүрх сэтгэл, оюун ухаанаараа хайрлах, бурханд сүнсээр ба үннээр мөргөх зэргийг заасан. Энэ нь хүмүүст бурхны санаа зорилгыг ойлгох боломжийг олгож, бурханд итгэх итгэл нь тодорхой зорилго чиглэлтэй болж,
тэднийг хууль дүрмийн хүлээснээс бүрэн чөлөөлсөн. Эзэн Есүс мөн олон тэмдэг гайхамшигыг үйлдэж, өвчтэйг эдгэж, чөтгөрүүдийг хөөж, хүмүүсийн нүглийг уучилж байв. Тэр хүмүүст хүлцэл төвчээрээр дүүрэн ханддаг байлаа. Хүн бүр Бурхны хайр өршөөлийг мэдэрч, түүнийг ямар илгэмсэг, хайр татан болохыг харж, Бурхантай харилцах харилцаа нь улам дотонссон. Эцэст нь эзэн Есүс хүн төрлөختний төлөө цовдлогдож, мөнхийн нүглийн тахил болсноор хүмүүсийн нүглийг нэгмүсэн уучлсан. Түүнээс хойш хүмүүс эзэнд нүглээ наманчилж, гэмшгэл юм бол нүгэл нь уучлагдаж, дахин хуулиар яллагдах буюу шийтгэгдэхэ болж, Бурхны өмнө залбирахад зохистой болж, түүний сойрхсон амар амгалан, баяр баясгалан, ариун их нэгүслийг хүртдэг болсон. Эзэн Есүсийн залин авралын ажил асар их авралыг авчирч, хүн төрлөختнийг өнөө хүртэл оршин тогтнож, хөгжих боломжийг олгосон юм. Одоо нэг асуултыг бодож үзье. Эзэн Есүсийн залин авралын ажил нь Бурхны авралын ажил дууссан гэсэн үг үү? А. Бурхны авралын ажил хараахан дуусаагүй. Хүмүүс нүгэл үйлдсэн хിവэр байгаа тул хүн төрлөختнийг аврахын тулд Бурхан илүү их ажил хийх ёстой. Б. Бурхны авралын ажил бүрэн дууссан. Бид Тэнгэрийн хаанчлалд шууд орж чадна. Зөв хариулт нь А. Бурхны авралын ажил хараахан дуусаагүй. Хүмүүс нүгэл үйлдсэн хിവэр байгаа тул хүн төрлөختнийг аврахын тулд Бурхан илүү их ажил хийх ёстой. Зарим хүн эзэн Есүсийн загалмай дээр энэ гүйцэлтлээ гэж хэлсэн үгэнд тулгуурлан Бурхны авралын ажил бүрэн дууссан. Тэр хүн төрлөختнийг аврахын тулд дахин ажил хийх шаардлагагүй гэж үздэг. Эзэн Есүс цовдлогдож бүх хүн төрлөختнийг золин аварсан тул Бурхны хүн төрлөختнийг аврах ажил бүрэн гүйцэтгэгдсэн. Эцсийн өдрүүдэд эзэн иргэн ирэхдээ итгэгчдийг шууд агаарт өргөж Тэнгэрийн хаанчлалд аваачна гэдэг. Гэвч энэ үнэхээр тийм гэж үү? Эзэн Есүс загалмай дээр энэ гүйцэлтлээ гэж хэлэхдээ өөрийнхөө цовдлолын болон золин авралын ажлын гүйцэлтлийг хэлж байсан юм. Энэ нь хүн төрлөختнийг аврах Бурхны нийт ажил дууссан гэсэн үг биш байлаа. Бурханд хийх илүү их ажил байгаа. Учир нь хүмүүсийн нүгэл эзэнд итгэх итгэлээр нь зөвхөн уучлагдсан боловч хүмүүсийн доторх нүгэлд уг чанар шийдвэрлэгдээгүй. Нүгэлд уг чанараасаа болж хүмүүс өдөр бүр завхарсан зан чанартай амьдардаг. Тэд өөрийн эрэхгүй худал хэлж, алдар нэр хөөцөлдөж, атаархал өвөрлөж, маргалдаанд орж, биеэ тоосон өөрийгөө зөвтгсөн байдлаар авирлаж, хүлцэл төвчээртэй байж, бусдыг өөрийн адил хайрлаж чаддаггүй. Эзэнд дуулууртай байж хайрлах нь бүрч хэцүү. 2000 жилийн турш бүх итгэгчид өдөр нь нүгэл үйлдэж, шөнө нь нүглээ наманчилдаг тойрогт амьдарч, нүгэл дотор амьдрахын зовлон тарчлалыг гүнээ мэдэрсээр ирсэн. Энэ бол үгүйсгишгүй баримт юм. Ийм байдлаар нүгэлд амьдарч буй хүмүүс үнэхээр аврагдаж Тэнгэрийн хаанчлалд ороход зохистой гэж үү? Мэдээж үгүй. Эзэн Есүс ингэж хэлсэн. Үннээр би та нарт хэлье. Нүгэл үлддэг хэн боловч нүглийн боол юм. Боол гэрт мөнхөд байдаггүй. Харин хүү мөнхөд байдаг. Тиймээс та нар ариун бай. Учир нь би ариун билээ. Ариун байдалгүйгээр хинч эзнийг харахгүй. Бурхан бол зөвхт ариун. Тэр байнга нүгэл үйлдэж өөрийг нь эсэргүүцдэг хүмүүсийг хаанчлалдаа оруулахыг зөвшөөрөхгүй.
Тиймээс золин авралын ажлыг дуусгасныхаа дараа эзэн Есүс өөрийгөө дахин ирж хүн төрлөختнийг бүрэн ариусгаж хаанчлалтаа авчрах шүүлтийн ажлын нэг үе шатыг хийн гэж олон удаа зөгнсөн. Энэ нь яг л эзэн Есүсийн зөгнсөнтэй адил юм. Та нарт хэлэх зүйл надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнний сүнс болох тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана. Учир нь шүүлт Бурхны гэрээс эхлэх цаг болжээ. Учир нь эцэг ямар ч хүнийг шүүдгүй. Харин бүх шүүлтийг хүүдээ даатгсан билээ. Тэр хүний хүү болохоор шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийгч түүнд өгсөн. Намайг голж миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүгч байдаг. Миний хэлсэн үг түүнийг эцсийн өдөр шүүх болно. Эзэн эргэн эрэхтээ үннийг илэрхийлж шүүлтийн ажлыг гүйцэтгэж хүмүүсийг бүх үннийг ойлгож ороход удирдах нь тодорхой байна. Энэ нь хүмүүсийг нүгэл болон сатааны иргэшээлээс бүрэн аварч нэгүслийн эрен үеийг төгсгөж хаанчлалын эрен үеийг эхлүүлэхийн тулд юм. Энэ бол Бурхны эртнээс төлөвлөсөн ажлын үе шат бөгөөд түүний удирдлагын төлөвлөгөөний 3 үе шатны эцсийнх нь юм. Хүн төрлөختнийг аврах Бурхны ажлын 3 дахь үе шат. Хаанчлалын эрен үеийн ажил. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд ирж их ажил хийсэн ч бүх хүн төрлөختнийг золин аврах ажлыг л гүйцэлдүүлж хүний нүглийн тахил болсон юм. Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг сатааны нөлөөнөөс бүрэн аврах нь Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатааны завхруулсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Иймээс хүний нүгэл уучлагдсны дараа Бурхан хүн төрлөختнийг шинэ эрен үе рүү хөтлөхийн тулд мах одод эргэн ирж гисгээлт шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхолдоор захирагддаг бүх хүн илүү өндөр үннийг эдэлж, илүү агуу ёроолыг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн зам амийг олж авна. Шүүлт гисгээлтийн энэ ажлаар дамжуулан өөрийнхөө доторх бузар, завхарсан мөн чанарыг хүн бүрэн мэдэж авч, бүрэн өөрчлөгдөж, ариусгагдж чадна. Ийм маягаар л хүн Бурхны сэнтийн өмнө буцан очих үн сэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн төлөө байдаг. Үгийн шүүлт гисгээлт мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн завхарлаа хайж цэвэрлэгдэж чадна. Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үннийг хэрэгэлдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулууртай байх ёстой? Хүн яаж Бурханд үнэнч байх ёстой? Хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурхны мэрэгэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулгаддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар руу чиглэдэг. Ялангуяа хүн Бурхныг хэрхэн голдгийг ил болгосон үгсийг хүн сатааны биелэл, Бурхны эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хитгэн үгээр тодорхой болгодог юм биш. Тэрээр удаан хугацааны туршид ил болгож засдаг.
ил болголт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус. Харин хүнд огт байдаггүй үннээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно. Ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд бүрэн үнэмшээд зогсохгүй. Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авдаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы санаа зорилгын тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн өөрийн ялзарсан мөн чанар болон ялзарлынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг. Учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн зам амийг түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ. Эдгээр үг маш тодорхой байна. Эзэн Есүсийн хийсэн золин авралын ажил нь зөвхөн хүмүүсийн нүглийг уучлсан болохоос нүгэлд уг чанарыг нь арилгаагүй. Нүглээс бүрэн авраагүй. Тиймээс хүн төрлөختнийг аврах Бурханы ажил дуусаагүй. Хүн төрлөختнийг бүрэн ариусгаж аврахын тулд Бурхан илүү их үннийг илэрхийлж, шүүлтийн ажлын нэг үе шатыг хийх шаардлагатай хэвээр байлаа. Хаанчлалын эрен үед Бурхан олон үгийг илэрхийлснээр хүмүүсийн нүгэлт уг чанарыг шүүж арилгах болно. Бурханы үгийн үнэн нь бидний доторх бүх харанхуйг илчилдэг агуу гэрэл мэт юм. Бурханы үгийн илчлэлт шүүлтээр дамжуулан бид нүгэлт уг чанар маань бидний дотор гүн гүнзгий үндэслэлсэн хിവэр байгааг харж чадна. Зөвхөн тэгсэн цагт л бид өөрсдийгөө жинхнээр таньж, үзэн ядаж, ухамсартайгаар үннийг хэрэгжүүлж, Бурханы үгийн дагуу үйлдэж, үгийг амьдралынхаа стандарт болгож чадна. Энэ үед бид нүгэлт уг чанараасаа үнэхээр цэвэрлэгдэх болно. Бид бүрэн шинчлэгдэж, бүх зүйлд Бурханы үгийг хэрэгжүүлж чаддаг. Бурханаар бүтээгдсэн шинэ хүмүүс болон хувирна. Тийм хүмүүс эцсийн дүнд цэвэрлэгдсэн, эцэст нь Бурханы хаанчлалд орж үлдэж чадах хүмүүс байх болно. Энэ нь хаанчлалын эрен үеийн шүүлтийн ажил хүн төрлөختний хувьд ямар чухал болохыг харуулж байна. Үүнээс бид Эзэн Есүсийн золин авралын ажил нь эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлын замыг бүрэн зассан гэдгийг харж болно. Эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил нь Бурханы авралын ажлын хамгийн чухал зайлшгүй хэсэг. Хүн төрлөختөн аврагдаж Тэнгэрийн хаанчлалд орох цорын ганц зам байх болно. Хэрэв хүмүүс эцсийн өдрүүдийн Бурханы шүүлтийг хүлээн авч чадвал тэдний завхарсан зан чанар цэвэрлэгдэх боломжтой болно. Хүмүүс дахин нүгэл үлдэж Бурханыг эсэргүүцгээ болж, Бурханд үнэхээр дуулууртай байж, Бурханыг хайрлаж чадах болно. Зөвхөн тэгсэн цагт л хүн төрлөختнийг аврах Бурханы ажил бүрэн дуусаж, зөвхөн тэгсэн цагт л 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө бүрэн гүйцэтгэгдэнэ. Шүүлтийг туулж цэвэрлэгдсэн хүмүүс агуу их гамшигын үеэр Бурханаар хамгаалагдаж үлдэх хүмүүс байх болно. Үүний дараа шин тэнгэр, шин газар буюу Христийн хаанчлал гарч ирнэ. Үлдсэн хүмүүс Бурханы ард болж түүний хаанчлалд мөнх амьдарч Бурханы амлалт, ёроолыг эдлэх болно. Энэ нь илчлэл номдох зөгнөлийг яг таг биелүүлж байгаа юм. Энэ дэлхийн хаанчлал нь бидний эзний болон түүний Христийн хаанчлал болсон. Тэр үеийн үед
хаанчлах болно. Би Синтигээс гарах чанга дууг сонсов. Харагтун Бурхны асар хүмүүсийн дунд байж тэр тэдэнтэй хамт суурших ба тэд түүний ард болж Бурхан өөрөө тэдэнтэй хамт байж тэдний Бурхан болно. Бурхан тэдний нүднээс бүх нулимсыг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй. Үй гашуу, уйлаан, өвдөлтөж гэж байхгүй болно. Учир нь урдын юмс өнгөрөн оджээ. Бурхны нэр. Хуулийн эрен үед Бурхан нүгэл гэж юу болохыг хүмүүст мэдүүлэхийн тулд хуулийг тунхагласан. Ажлын энэ үе шат нь харьцангуй энгийн, хүмүүст нүгэл гэж юу болохыг зөвхөн мэдүүлэхэд төвлөрсөн байсан тул Бурхан сүнсээр шууд ажиллаж Яхова гэдэг нэрийг авсан нь байгаа, байсан, мөн хожим ирэх Бурхан гэсэн утгатай юм. Энэ нэр нь тэрээр эхнээсээ оршиж ирсэн мөнхөд орших цор ганц үнэн Бурхан гэдгийг илтгэдэг. Тэр тэнгэр газар бүх зүйлийг бүтээж, хүн төрлөختнийг бүтээж, хүн төрлөختнийг өөрөө удирдаж бүхнийг захирдаг. Тэр бол цор ганц үнэн Бурхан. Түүнээс өөр Бурхан үгүй. Энэ бол хуулийн эрен үедх Бурхны нэр байсан юм. Нэгүслийн эрен үед Бурхан хүн төрлөختнийг золин аврах ажлыг өөрөө хийхийн тулд бие махбодтой болсон. Түүний нэр Есүс байв. Еврей хэлээр энэ нь Иммануэль буюу Бурхан бидэнтэй хамт гэж орчуулагддаг. Эцсийн өдрүүдэд Бурхан эргэн ирэхдээ шин нэртэй байх болов уу? Үнэн дээр эзэн эргэн ирэхдээ шин нэртэй байна гэж Библиэд эртнээс зөгнсөн байдаг. Үндэстнүүд чиний зөвхт байдлыг харж бүх хаад чиний алдрыг харна. Тэгээд Яховагийн амаар нэрлэх шин нэрээр чамайг нэрлэнэ. Ялагчийг би өөрийн Бурхны сүмдээ багна болгоно. Тэр цаашид тэндээс гарахгүй. Би түүн дээр өөрийн Бурхны нэрийг Тэнгэрээс миний Бурхнаас ирсэн миний Бурхны хотын нэр болох Шин Иерусалимыг бичнэ. Би түүн дээр өөрийн шин нэрийг бичнэ. Энэ хоёр зөгнөлд хоёуланд нь Бурхан шин нэртэй болно гэж дурдсан нь түүний урд нь хэрэглэж байсан нэр биш байх болно гэсэн үг юм. Тиймээс эзэн эргэн ирэхдээ гарцаагүй ахиж Есүс эсвэл Яхова гэж дуудагдахгүй. Тэрээр эргэн ирэхдээ юу гэж дуудуулахыг ойлгохын тулд хэдэн зөгнөл уншийе. Би бол байгаа, байсан, мөн хожим ирэх, төгс хүчит, альфа ба омега, эхлэл ба төгсгөл гэж эзэн айлдав. Хуран цугласан олон хүний дуу хоолой, их усны шууган, хүчит аянгийн нүргэн мэд дуу гарахыг би сонслоо. Халелуя! Төгс хүчит эзэн Бурхан хаанчилсан гэв. Эдгээр зөгнлөөс харахад хаанчлалын эрен үедх Бурханы нэр юу вэ? А. Төгс хүчит Бурхан. Б. Есүс. В. Яхова. Зөв хариулт нь А. Төгс хүчит Бурхан. Гэхдээ төгс хүчит Бурхан гэдэг нэр ямар утгатай вэ? Ойлгохын тулд нэг хэсэг үг уншийе. Хуулийн эрен үед Яхова гэдэг нь Бурханы нэр байсан ба нэгүслийн эрен үед Есүсийн нэр Бурханыг төлөөлсөн юм. Эцсийн өдрүүдэд түүний нэр бол төгс хүчит Бурхан. Хүнийг залж чиглүүлж, байлдан дагуулж, олж авч, эцэст нь эрен үеийг төгсгөхийн тулд өөрийн хүч чадлыг ашигладаг төгс хүчит билээ. Төгс хүчит Бурхан гэдэг нэр нь Бурханы төрлөх зан чанар,
түүнд юу байгаа болон тэр юу болох, түүний ажил мөн түүний илэрхийлдэг бүх үннийг багтаадаг. Өөрөөр хэлбэл төгс хүчит Бурхны илэрхийлсэн үгээр дамжуулан бид Бурхны төгс хүчин, түүний зан чанар, түүнд юу байгаа болон тэр юу болох, түүний бодит байдал, ажлынхан зарчим, хүн төрлөختнийг мянган жилийн хаанчлалын эрен үед хэрхэн хөтөлж, эцэст нь сайхан хүрэх газарт хүргэдэг гэх мэт зүйлсийг мэдэж авдаг. Эдгээр нь бүгд Бурхны төгс хүчээр бий болсон үр дүн юм. Цаашлаад эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан зөвхөн үннийг айлдаж, бидний завхарсан зан чанарыг шүүж илчлэхийн тулд, биднийг ариусгаж аврахын тулд, бүх дайсны хүчийг шийтгэхийн тулд, өөрийнхөө хаанчлалыг байгуулахын тулд үгийг ашигладаг. Бүх зүйл түүний амны үгээр тогтоогдож гүйцэлддэг. Энэ нь түүний төгс хүчний тодорхой илрэл юм. Тиймээс төгс хүчит Бурхан гэдэг нэр нь биднийг сатанаас аврах түүний хүч чадлаас илүү илтгэдэг. Илүү чухал нь энэ нь нэгүслийн эрен үеийг төгсгөж, хүн төрлөختнийг мянган жилийн хаанчлалын шин эрен үед хөтлөх Бурханыг төлөөлдөг. Энэ бүхэн бол төгс хүчит Бурхан гэдэг нэрээр дамжуулан гүйцэлддэг ажил юм. Тэгвэл Бурханы нэр яагаад өөрчлөгддөг бэ? Бид үгээс цөөн хэдэн хэсгийг уншсаны дараа ойлгох болно. Бурханы нэр өөрчлөгддөггүй гэж зарим нь хэлдэг. Тэгвэл Йеховагийн нэр яагаад Есүс болсон юм бэ? Месиа ирнэ гэж зөгнсөн атал яагаад Есүс гэдэг нэртэй хүн ирсэн юм бэ? Бурханы нэр яагаад өөрчлөгдсөн бэ? Ийм ажил аль эрт хийгдээгүй гэж үү? Бурхан өнөөдөр илүү шинэлэг ажил хийж болохгүй гэж үү? Өчигдрийн ажилч өөрчлөгдөж болох бөгөөд Йеховагийн ажлыг Есүсийн ажил үргэлжлүүлж болно. Тэгвэл Есүсийн ажлыг өөр нэг ажил залхамжилж болохгүй гэж үү? Хэрвээ Йеховагийн нэр Есүс болж өөрчлөгдөж болдог юм бол Есүсийн нэрч бас өөрчлөгдөж болохгүй гэж үү? Энэ нь хачин жигтэй зүйл биш. Ердөө хүмүүс л дэндүү бодлогогүй. Бурхан үргэлж Бурхан байх болно. Түүний ажил болон түүний нэр яаж ч өөрчлөгдсөн бай. Зан чанар, мэргэн ухаан нь хизээч өөрчлөгдөхгүй. Хэрвээ чи Бурханыг зөвхөн Есүсийн нэрээр л нэрлэж болно гэж боддог бол мэдлэгч нь хэтэрхий хязгаарлагдмал юм байна. Эрен үе бүрд Бурхан шин ажил хийж, шин нэрээр нэрлэгддэг. Тэр яаж өөр эрен үед адилхан ажил хийж чадах юм бэ? Тэр яаж хуучинтай зууралдаж чадах юм бэ? Есүсийн нэрийг золин авралын төлөө авсан. Иймээс эцсийн өдрүүдэд эргэж ирэх үедээ тэр адилхан нэрээр нэрлэгдсээр байх уу? Тэр золин авралын ажлыг хийсээр байх уу? Йехова Есүс хоёр нэг атлаа. Яагаад өөр эрен үед өөр нэрээр нэрлэгддэг юм бэ? Тэдний ажлын эрен үе ялгаатаагаас болдоггүй гэж үү? Ганц нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Тийм болохоор Бурхан өөр эрен үед өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрен үеийг өөрчилж, эрен үеийг төлөөлөхийн тулд нэр ашиглах ёстой. Учир нь нэгч нэр Бурханыг өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй бөгөөд нэр болгон тодорхой эрен үеийн Бурханы зан чанарын шинж чанарыг л төлөөлж чаддаг. Энэ нь түүний ажлыг төлөөлдөг байхад л хангалттай. Тиймээс бүхий л эрен үеийг төлөөлөхийн тулд
Бурхан өөрийн зан чанарт тохирох ямар ч нэрийг сонгож болно. Бурхан нэрээ өөрчилдгийн ард агуу ач холбогдол байдаг. Бурхан үргэлж шин бөгөөд хизээж хуучирдаггүй. Түүний ажил үргэлж урагшилж байдаг тул түүний нэр нь ажлынх нь болон эрен үеийнхээ дагуу өөрчлөгддөг. Бурхан ажлын нэг үе шатыг эхлүүлж шинэ эрен үеийг нээх болгондоо өөрийн хийдэг ажил, илэрхийлдэг зан чанарыг төлөөлүүлэхийн тулд тухайн эрен үедээ ач холбогдол бүхий нэрийг авдаг. Ингэснээр хүмүүс Бурханыг зөвхөн Йохова эсвэл Есүс гэдэг нэрээр хязгаарлахгүй. Бид Бурханыг өөрсдийн үзэл төсөөлөл дотроо хязгаарлахгүй. Бурхан хязгааргүй мэргэн ухаантай, төгс хүчит тул түүнд юу байгаа болон тэр юу болох нь бүх зүйлийг багтаадаг тул хүний хэлээр дүрслэн хэлхийн аргагүй. 1-2 байтугай ямар ч ганц нэр түүнийг бүхэлд нь бүрэн төлөөлж чадахгүй. Тиймээс Бурхан эрен үе бүрт өөрөөр нэр авдаг. Жишээлбэл хуулийн эрен үед Бурханы нэр Йохова байсан. Энэ нэр нь хуулийн эрен үедх Бурханы ажил, түүний илэрхийлсэн өршөөл, сүр жавхлан, уур хилэнгийн зан чанарыг төлөөлсөн. Үүний дараа Бурхан хүний хүү болон бие махбодтой болж Есүс гэх нэрийн дор ажиллаж, айлдаж, нэгүслийн эрен үеийг эхлүүлж, хуулийн эрен үеийг төгсгсөн. Эзэн Есүс хүмүүст гэмшлийн замыг зааж, хүмүүсийн нүглийг уучилж, тэдэнд амар амгалан, баяр баясгалан, ариун их нэгүслийг сойрхож, эцэст нь бүх хүн төрлөختнийг золин аврахын тулд цовдлогдсон. Тиймээс Бурхан нэгүслийн эрен үед Есүс гэдэг нэрийг ашигласан нь золин авралын ажил болон түүний илэрхийлсэн хайр инрэл, өршөөлийн зан чанарыг төлөөлж байв. Хэрэв эцсийн өдрүүдэд эзэн Есүс эргэн ирээд Есүс гэдэг нэрийг хэрэгэлсэн хэвээр байсан бол Бурханы ажил золин авралын ажилд хязгаарлагдах байсан. Тиймээс шинэ эрен үеийг эхлүүлж, шинэ ажил гүйцэтгэхийн тулд Бурхан яавч ижил нэрээр дуудуулах боломжгүй. Эцсийн өдрүүдэд эзэн Есүс төгс хүчит Бурхан гэх нэрийн дор ажиллахаар эргэн ирж, нэгүслийн эрен үеийг төгсгөж, хаанчлалын эрен үеийг эхлүүлнэ. Тэрээр үннийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэгт шүүлтийн ажлыг гүйцэтгэж, хүн төрлөختнийг нүгэл болон сатааны иргэшээлээс бүрэн аварч, бүлэг ялагчдыг бий болгоно. Үүний дараа Бурхан сайныг шагнаж, хорон мөг шидэгдэг агуу их гамшиг ирж, энэ харанхуй ёрын муу ертөнцийг устгана. Улмаар Христийн хаанчлал дэлхий дээр гарч ирнэ. Энэ нь илчлэл номдох зөвнөлийг бүрэн биелүүлж байгаа юм. Би бол байгаа, байсан, мөн хожим ирэх, төгс хүчит, альфа ба омега, эхлэл ба төгсгөл гэж эзэн айлдав. Бас халелуя, төгс хүчит эзэн Бурхан хаанчилсан. Энэ үнний талыг илүү сайн ойлгохын тулд нэг жишээ авъя. Хэрэв та сургуулийн багш бол сурагчид таныг зүй ёсоор багшаа гэж дуудана. Хэрэв та мэрэгчлээ сольж эмч болбол бусад хүн таныг эмчээ гэж дуудана. Хэрэв та дараа нь дэлгүүр нээж бизнес эрхэлбэл таныг захирлаа гэж дуудах болно. Хэдийгээр таны цол мэрэгжил бүрээр өөрчлөгдөж байгаа ч та гэдэг хүн өөрчлөгдөөгүй. Таны мөн чанар хэвээрээ байна. Энэ нь өөр үүрэг ройл, өөр цол нэртэй болгодогч цолны өөрчлөлт таны мөн чанарын өөрчлөлтийг илэрхийлдэггүйг харуулж байна. Үүнтэй адилаар Бурхан өөр эрен үед өөр ажил хийдэг. Тэр шинэ эрен үе бүрийг эхлүүлэхийн тулд шинэ нэрийг ашигладаг. Тиймээс Бурханы нэр ажил өөрчлөгддөгч түүний бурханлаг мөн чанар хизээч өөрчлөгдөхгүй.
Учир нь энэ бүгд нэг Бурхны ажил юм. Өөрөөр хэлбэл Бурхны нэр өөрчлөгдсөн ч түүний мөн чанар хизээч өөрчлөгдөхгүй. Ажлын 3 үе шатыг нэг Бурхан хийдэг. Мөн аажмаар гүнзгийрдэг. Ажлын 3 үе шат буюу хуулийн 90 үе, нэгүслийн 90 үе, хаанчлалын 90 үе нь хүн төрлөختнийг аврахын тулд нэг Бурхан өөрөөр 90 үед хийсэн ажлын 3 өөр үе шат юм. Хуулийн 90 үе нь талбайг хагалгатай адил. Бурхан Йохова гэх нэрийг ашиглан хууль тушаалыг тунхаглаж, хүмүүсийг амьдралд нь удирдаж, нүглийг мэдэхт нь тусалсан. Нэгүслийн 90 үе нь талбайд үр суулгахтай адил. Бурхан Есүс нэрийг ашиглан цовдлолын ажлыг хийж, бүх хүн төрлөختнийг залин аварч, хүмүүст нүглээ наманчилж, гэмших боломжийг олгосон. Хаанчлалын 90 үе нь ургацыг хураахтай адил. Бурхан төгс хүчит Бурхан гэх нэрийг ашиглан хүмүүсийн нүгэлт уг чанарыг шүүж ариусгахын тулд бүх хүннийг илэрхийлнэ. Ингэснээр тэдний нүгэл цэвэрлэгдэж Бурханы хаанчлалд орж чадна. Эдгээр ажлын 3 үе шат нь нягт уялдаа холбоотой. Алхам тутам өргөгдөж гүнзгийрдэг. Үе шат бүр өмнөх үе шатныхаа суурин дээр тулгуурладаг. Нэг нэгнээ нөхдөг бөгөөд салшгүй холбоотой юм. 3 үе шат бүгд зайлшгүй шаардлагатай. Хуулийн 90 үеийн ажил байгаагүй бол хүн төрлөختөн нүгэл гэж юу болохыг мэдэхгүй. Сатаанд гიშгэгдэн нүгэл дотор амьдрах байсан. Тэд сатаанд түргэн олдлогдож юучгүй болох байсан тул нэгүслийн 90 үеийн ажлыг гүйцэтгэх боломжгүй болох байв. Нэгүслийн 90 үе дэх золин авралын ажил байгаагүй бол хүн төрлөختөн нүглийнхээ төлөө шийтгэгдэж өнөө хүртэл оршин тогтнож чадахгүй байсан. Эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил байгаагүй бол хүн төрлөختөн хизээж нүглийн боолчлолоос ангижирч Тэнгэрийн хаанчлалд ороход хизээж зохистой болохгүй. Эцэст нь хүнд нүглийнхээ улмаас устгадах байсан. Хэрэв энэ 3 үе шатны аль нэг нь дутуу байсан бол хүн төрлөختөн сатаанд олзлогдож авралыг олж авч чадахгүй байсан нь тодорхой. Ажлын энэ 3 үе шат нь Бурхны хүн төрлөختнийг аврах бүрэн удирдлагын төлөвлөгөөг бүрдүүлдэг. Үе шат бүр өмнөхөөсөө илүү чухал бөгөөд амин чухал. Хүн төрлөختнийг аврахын тулд Бурхан бүгдийг нь нарийн төлөвлөж зохион байгуулсан. Энэ нь хүн төрлөختнийг гэх Бурхны асар их хайр авралыг бүрэн харуулж түүний мэрэгэн ухаан төгс хүчнийг илчилдэг. Тэгвэл Йохова эзэн Есүс төгс хүчит Бурхан 3 нэг Бурхан мөн үү? Үнэн дээр энэ бол нэг Бурхны ажил юм. Хэдийгээр Бурхны нэр өөр, мөн 90 үе бүрд түүний ажлын арга агуулгач өөр байдаг ч ажлын 3 үе шатыг бүгдийг нь нэг Бурхан хийсэн. Йоховагийн ажлаас Есүсийнхийг хүртэл, Есүсийн ажлаас одоогийн энэ үе шатны ажил хүртэлх энэ 3 үе шат тасралтгүй уялдаатайгаар Бурхны удирдлагын бүхий л цар хүрээг хамардаг ба бүгдээрээ нэг сүнсний ажил юм. Дэлхийн ертөнцийн бүтээлээс хойш Бурхан үргэлж хүн төрлөختнийг удирдан ажилласаар ирсэн. Тэр бол эхлэл ба төгсгөл, эхэм ба эцэс. 90 үеийг эхлүүлдэг нэгэн, бас 90 үеийг төгсгдөг нэгэн юм. Өөрөөр 90 үе, өөрөөр байршилдах ажлын 3 үе шат нь гарцаагүй нэг сүнсний ажил мөн. Энэ 3 үе шатыг хуваадаг бүх хүн Бурхныг эсэргүүцэн зогсдог. Эхний үе шатнаас өнөөдрийг хүртэлх
бүх ажил нь нэг Бурхны ажил, нэг сүнсний ажил юм гэдгийг одоо чи ойлгол зохино. Үүнд эргэлзэх юмгүй. Бурхны ажил үргэлж урагшилж байдаг. Бурхан ажлын шинэ үе шатыг гүйцэтгэх болгондоо эрен үеийг эхлүүлж төгсөхийн тулд мөн өөрийн хийхээр зорж буй ажлыг төлөөлүүлэхийн тулд шинэ нэр авдаг. Ингэснээр хүмүүс Бурхныг Яхова эсвэл Есүс гэдэг нэрээр хязгаарлахгүй. Бас Бурхныг өөрсдийн үзэл төсөөлөл дотроо хязгаарлахгүй. Гэвч Бурхны нэр эсвэл ажлынх нь арга хичнээн өөрчлөгдсөн ч энэ нь нэг сүнсний ажил юм. Бурхны мөн чанар хизээч өөрчлөгдөхгүй. Бурхан үргэлж Бурхан байх болно. Энэ бол ямар ч эргэлзээгүй баттай. Ах эгч нараа, нэг асуултын талаар бодож үзье. Хэрэв хүмүүс нэгүслийн эрен үедээ үлдээж зөвхөн эзэн Есүсийн золин авралын ажлыг хүлээн авч хаанчлалын эрен үед төгс хүчит Бурхны хийсэн шүүлтийн ажлыг хүлээн авахгүй бол тэд Бурхны хаанчлалд орж чадна гэж та бодож байна уу? А. Чадна. Есүст итгэгчид юу ч болсон Бурхны хаанчлалд орж чадна. Б. Чадахгүй. Бид Бурхны мөрийг нягт дагаж ариусгахын тулд эцсийн өдрүүдийн Бурхны шүүлтийн ажлыг туулах ёстой. В. Сайн мэдэхгүй байна. Зөв хариулт нь Б. Бид Бурхны мөрийг нягт дагаж ариусгахын тулд эцсийн өдрүүдийн Бурхны шүүлтийн ажлыг туулах ёстой. Эцсийн өдрүүдийн шүүлт бол хүн төрлөختнийг бүрэн аврах ажил. Хэрэв хүн эцсийн өдрүүдэд шүүлтийг хүлээн авахгүй бол өмнөх бүх хүчин чармайлт талаар болно. Энэ үед бид Бурхны удирдлагын төлөвлөгөө 3 үе шатад хуваагддгийг ойлгож чадна. Айл үе шат нь хамгийн чухал бөгөөд хүмүүсийн төгсгөл ба хүрэх газрыг тодорхойлох вэ? А. Хуулийн эрен үе. Б. Нэгүслийн эрен үе. В. Хаанчлалын эрен үе. Зөв хариулт нь В. Хаанчлалын эрен үе. Бурхны хүн төрлөختнийг бүрэн аврах удирдлагын 3 үе шатаас хаанчлалын эрен үе дэх түүний ажил хамгийн чухал нь юм. Бурхан эцсийн өдрүүдэд эргэн ирэхдээ нэгүслийн эрен үеийг төгсгөж хаанчлалын эрен үеийг эхлүүлэн Бурхны гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийн. Хаанчлалын эрен үе дэх Бурхны шүүлтийн ажил нь Бурхны удирдлагын төлөвлөгөөний эцсийн үе шат юм. Үүнийг хүлээн авч дуулууртай дагаж чадах хэсэг нь хүмүүсийн төгсгөлийг шууд шийддэг. Зарим хүн би зөвхөн Есүст итгэдэг. Би Есүсийн эргэн ирэлтийг хүлээн авахгүй. Бурхны шинэ ажлыг даах шаардлагагүй гэж хэлдэг. Тийм хүмүүст эзэн Есүс юу гэж хэлэх бол? Тэр өдөр олон хүн надад эзэн минь бид таны нэрээр тунхаглаагүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү гэх болно. Тэгэхэд нь би тэдэнд би та нарыг хизээж танихгүй. Ёс бусыг үйлдэгчид та нар надаас зайл гэж хэлнэ. Бүх насаараа эзэнд итгэж их зовлон амсаж эзэн Есүсийн нэрээр их ажил хийсэн энэ хүмүүсийг эзэн яагаад мууг үйлдэгчид хэмээн ялалсан бэ? Учир нь тэд эцсийн өдрүүдийн Бурхны шүүлтийн ажлыг хүлээн авдаггүй. Тэдний завхарсан зан чанар нь цэвэрлэгддэггүй. Иймээс Бурханд тэрсэлж, эсэргүүцэж, үгүйсгэж, урвсан хിവэр байж чадна. Бурхан хүн төрлөختийг аврахын тулд ийм агуу ажил хийж, ийм агуу үн төлсөн. Тиймээс Бурхны эцсийн авралын ажлыг үгүйсгэж ялалах нь хамгийн ноцтой урвалт. Бурхныг доромжилсан хэрэг. Тийм хүмүүст дахин нүглийн тахил байхгүй. Бурханд үрд жигшигдэн гологдож, таягдан хаягдах болно.
Тиймээс эцсийн өдрүүдийн Бурхны шүүлтийн ажлыг хүлээн авахгүй байх. Эцсийн өдрүүдийн Христийг голж, эцсийн өдрүүдийн Бурхны авралыг хүлээн авахаас татгалзах нь яллагдахын тэмдэг юм. Тэдний төгсгөл нь хизээж аврагдаж, Тэнгэрийн хаанчлалд орох боломжгүй мөхөл суурил. Харин Бурханд чин сэтгэлээсээ итгэж, Бурхны илрэлтийг хүсэн эрмэлзэж, эцсийн өдрүүдэд түүний шүүлт гисгээлтийг хүлээн авдаг хүмүүс хамгийн өрөөлтэй. Тэд бол эцсийн өдрүүдэд Бурхны төгс болгох бүлэг ялагчид бөгөөд Бурхантай хамт дараагийн эрэнд орж мөнхийн амралтыг эдлэх болно. Бурхны 6000 жилийн удирдлагын төлөвлөгөө дуусах гэж байна. Эцсийн өдрүүдийн бүхээгийн үүд хаагдах гэж байна. Цаг нэг их үлдсэнгүй. Одоо Библи зөөнсөн ахуй их гамшиг эхэлчихсэн. Хэрв хүмүүс эзнийг угтан авахгүй бол тэд гарцаагүй гамшигт зовох болно. Ирэх гамшгууд бүгд сүрлийнх байх болно. Үүнд газар хөдлөлт, хар салхи, галт уулын дэлбэрэлт, үер зэрэг багтагч үүгээр хязгаарлагдахгүй. Нэг гамшигын сүрлийн дараа удалгүй өөр нэг гамшиг дагаж бүрч олон хүний амийг авч чадна. Гамшигын давлгаа бүрээр өөр нэг бүлэг хүмүүс мөхөх болно. Ийм байдлаар бүх үл итгэгчид болон мууг үйлдэгчид аажмаар таягдан хаягдаж устгадах болно. Хэрв хүмүүс зөвхөн Бурхны ажлын эхний 2 үе шатыг хүлээн аваад харин эцсийн өдрүүдийн Бурхны шүүлтийн ажлыг хүлээн авахаас татгалзвал айн зан чанар нь хизээж өөрчлөгдөхгүй, хизээж аврагдахгүй. Энэ бол Бурхны зөвхт зан чанарын илрэл юм. Тэдний итгэл нь замаасаа бутсан хэрэг болж өмнөх бүх хүчин чармайлт нь талаар үрэгдэнэ. Ямар өрөвдөлтэй, харамсалтай хэрэг вэ? Эцэст нь зөвхөн Бурхны шүүлтийг хүлээн авч цэвэрлэгдсэн хүмүүс л хамгаалагдаж үлдэх болно. Бурхан Сатаныг ялж алдрыг бүрэн олж аван түүний 6000 жилийн удирдлагын төлөвлөгөөг гүйцэлдэх болно. Дараа нь Христийн хаанчлал дэлхий дээр гарч ирнэ. Үлдсэн хүмүүс Бурхны ард болж түүний хаанчлалд мөнх амьдарч Бурхны амлалт, ёроолыг хүртэх болно. Эцэст нь үгийн өөр нэг хэсгийг уншицгаая. Эцсийн өдрүүд дэх Бурхны шүүлт гисгээлтийн ажил буюу ариусгалтын эцсийн ажлын үеэр бат зогсож чаддаг хүмүүс Бурхантай хамт эцсийн амралтад орох хүмүүс байх болно. Иймээс амралтад ордог хүмүүс бүгд эцсийн ариусгалтын ажлыг туулсныхаа дараа л Сатаны нөлөөнөөс ангижирч Бурхнаар ахуулсан байх болно. Бурхнаар эцэст нь ахуулсан энэ хүмүүс эцсийн амралтад орно. Бурхны гисгээлт шүүлтийн ажил нь мөн чанартай эцсийн амралтын өдрийн төлөө хүмүүсийг ариусгах зорилготой. Эс бөгөөс хүн төрлөختний нэгэнч төрлийнхөө дагуу ангилагдаж амралтад орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрлөختөн амралтад орох цорын ганц зам билээ. Бурхны ариусгалтын ажил хүмүүсийн зөв шударга бус байдлыг цэвэрлэх ба түүний гисгээлт шүүлтийн ажил хүн төрлөختний тэрслүү элементийг ил болгож улмаар аврагдаж чадах хүмүүсийг чадахгүйгээс нь үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс нь ялгана. Энэ ажил дуусахад үлдэх боломжтой хүмүүс бүгд цэвэрлэгдэж илүү гайхалтай 2 дахь амьдралыг эдлэхээр хүн төрлөختний илүү дээд ертөнцид орно. Өөрөөр хэлбэл тэд хүний амралтын өдөрт орж Бурхантай зэрэгцэн оршино. Үлдэх боломжгүй хүмүүс гисгээгдэж шүүгдсэний дараа жинхэнэ төрхөн бүр мөсөн илчлэгдээд дараа нь тэд бүгд устгагдаж Сатаны нэгэн адилаар газар дэлхий дээр амьд үлдэх боломжгүй болно. Ирээдүйн хүн төрлөختн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй. Ийм хүмүүс нь шийтгэлийн бай бөгөөд ёрын муу, зөв шударга бус хүмүүс учир
эцсийн амралтын газарт ороход тохирохгүй. Бурхан хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тэнцэхгүй. Тэд нэгэнтээ золин аврагдсан, бас шүүгдэн гисгээгдсэн. Тэд бас нэгэнтээ Бурханы төлөө хөдөлмөрлсөн. Гэвч сүүлчийн өдөр ирэхэд ёримо байдлынхаа улмаас тэрслүү байдал болон золин аврагдах боломжгүй байдлынхаа улмаас тэд мөн л таягдан хаягдаж устгагдана. Хожмын ертөнцөд тэд хизээж оршин тогтнохгүй. Мөн ирээдүйн хүн төрлөختний дунд цаашид амьдрахгүй. Мууг шийтгэж сайныг шагнах Бурханы эцсийн ажлын ардах ганцхан зорилго нь бүх хүнийг бүр мөсөн ариусгах явдал юм. Ингэснээр тэр бүрэн ариусгагдсан хүн төрлөختнийг мөнхийн амралтад аваачна. Түүний ажлын энэ үе шат хамгийн чухал. Энэ нь түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ. Хоёр мянган жилийн өмнө эзэн Есүс ингэж амласан байдаг. Харагт тун би хурдан ирнэ. Тэрээр мөн ингэж зөгнсөн. Учир нь үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босно. Янз бүрийн газруудад өлсөглөн, тахал, газар хөдлөлт болох болно. Одоо 2000 жилийн хүсэл тэмүүлэл хүлээлтийн дараа эцсийн өдрүүдийн шинж тэмдэг илэрч дэлхий эцсийн төгсгөл рүүгээ дөхөж байна. Дэлхий даяар гамшиг байнга тохиож, улам бүр ноцтой болж байна. Газар хөдлөлт ямар ч сэрэмжлүүлэлгүйгээр тохиолдож, ган гачгаас болж, газар цуурч, үерийн ус, гэр орон, амь насыг суйруулж байна. Хүчтэй түймэр, ой мод, хот суурангуудыг үнс нуран болгож байна. Үүний зэрэгцээ тахал олон жил үргэлжилж, дайн дажин тасралтгүй дэгдэж хурцатсаар байна. Энэ бол эзний эргэн ирэлтийн чухал мөч юм. Та түүнийг ирэхэд угтан авахд бэлэн болсон уу? Та сүд залуутай уулзах, ухаалаг охид болоход бэлэн үү? Эзэн Есүс ингэж хэлсэн. Миний хонин сүрэг, миний дуу хоолойг сонсдог. Та Бурханы дуу хоолойг хэрхэн ялган таньж, түүний эргэн ирэлтийг алдахгүй байх талаар мэдхийг хүсэж байна уу? Та жинхэнэ Христ ба хурамч Христүүдийг ялган таних мэрэгэн ухаантай болмоор байна уу? Эзэн эргэн ирэх үед бид бүгд Бурханы хаанчлалд орохыг хүсдэг. Тэгвэл Бурханы хаанчлалд орох нөхцөл болцол нь юу вэ? Бидний хүн нэг бүр дээр Бурханы шүүлт ирэх тухай Библиэд 200 гаруй зөгнөл байдаг. Итгэгчид болон үл итгэгчдийг Бурхан хэрхэн шүүх вэ? Шүүлт нь бидний эцсийн хүрэх газартай ямар хамааралтай вэ? Эхнээсээ өнөөг хүртэл Бурхан сатааны эсрэг тэмцэж, хүн төрлөختнийг нүглээс аварсаар ирсэн. Хүн төрлөختнийг аврах 6000 жилийн удирдлагын төлөвлөгөө Бурханд бий гэж хэн нэгэн танд хэлж байсан уу? Бурхан хэрхэн удирдлагын төлөвлөгөөгөө төгсгөж биднийг сайхан хүрэх газар руу аваачих вэ? Энэ бол зүгээр нэг Библийн хичээл биш. Бид таны хизээж сонсож байгаагүй олон нууцыг тайлах болно. Сүмдэр сонсдгоос ч илүү ихийг та эндээс сонсож мэдэх болно. Эндээс та агуу гамшигаас хамгаалагдах боломжийг олж авах болно. Эндээс та Бурхан хаанчлалаа газар дээр хэрхэн биелүүлж байгааг ойлгож авах болно. Эзний өдөр ойртож байна. Ийм үед эргэлзэх нь үхэх үр дагаварт хүргэж болзошгүй. Өчигдөр тэдний сүүлчийн өдөр гэдгийг хэн ч урьдчилан таамаглаагүй. Зүрх шимшрүүлэм зүйл гэвэл маш олон хүн маргаашийн төлөвлөгөө хийсэн ч
түүнийгээ биелүүлж чадаагүй. Тоо томшгүй олон хүмүүс үннийг ирж хайхаасаа өмнө амиа алдсан. Харин бид амьд хിവэр байгаа бөгөөд өнөөдөр Бурхны дуу хоолойг сонсох боломжтой. Маргааш юу болохыг бид мэдэхгүй. Гэхдээ Бурхан мэддэг. Тэр танд гарах гарц нээж өгсөн. Амар амгалан түүний хаанчлал руу хөтлөх замыг нээж өгсөн. Цаг байгаа дээр амжиж ирээрэй. Манай Библийн хичээл өдөр бүр үнгүй онлайнаар явагдаж байна. Улаанбаатарын цагаар өглөөний 10 цаг, өдрийн 12 цаг, оройн 20 цаг болон шөнийн 21 цаг. Facebook Messenger-ээр оролцох боломжтой. Илүү ихийг мэдхийг хүсэж байвал 976 9578 87 33 дугаар руу залгана уу.